Шудраг бус шүүлтийн золиос болсон хүмүүсийн гунигт түүх. Хилс хэрэгээр цаазлуулсан 14 настай хүү Жорж Стини 1944 оны 6 дугаар сарын 16-нд хүний эрх хүнлэг энэрэнгүй нийгмийг дээдэлсэн Америкийн нэгдсэн улсад Жорж Стини хэмээх Африк гаралтай өнгөт тарьст өсвөр насны хүүд хилс хэрэг тулган цахилгаан саналд суулгаж цаазаар авсан аимшигт хэрэг гарсан байдаг. Тэр цаазлуулах өдрөө ердөө 14 настай байжээ. Хамгийн харамсалтай нь түүний гин бурууга хүлээсэн тухай цаасан баримт болон хоолой бичлэг огт байдаггүй. Түүний амьдралын түүх үнэхээр эмгэнэлтэй. Жорж Стини 20 дугаар зууны Америкийн нэгдсэн улсын түүхэнд цаазаар ахуулсан хамгийн балчир хэрэгтэн болж дэлхийн ардчилсан орны шүүх тогтолцоонд арилжгүй хар талбыг үлдээсэн юм. Хэргийн учир нь Жорж Стини 1944 онд 7 настай Мэри, 11 настай Бетти хэмээх хоёр цагаан арьс охтыг хүчирхийлж амь насыг нь бүрлэгсэн гэх хэрэгт сэжиглэгдэж баривчлагдсан юм. Охтуудын цогцсыг Өмнөд Каролина мужийн алкоолуудах сүмийн ойролцоо шавраар дүүрсэн шууд унаас олжээ. Задлан шинжилгээгээр Мэри, Бетти нар хүчирхийлэлд өртснийхөө дараа зодуулж нас барсан нь тогтогдсон юм. Хэрэг болсон Өмнөд Каролинагийн алкоолоо тосхон төмөр замаар хоёр хуваагдан нэг талд нь цагаан арьс дэргэд, нөгөө талд нь хар арьс дэргэд амьдардаг байжээ. Хар болон цагаан арьс дэргэд хоорондоо нэг их харьцдаггүй, тийм ч шаардлага барагтай гардаггүй байв. Уламжлал ёсоор өнгөт арьст оршин суугчдын хэсэгт ажилгүйдэл, ядуурал, гэмт хэрэг ноёрхож байлаа. 1944 оны 3 дугаар сарын 1 өдөр 11 настай Бетти, 7 настай Мэри нар дугуй унахаар гарсан бөгөөд оройн гэртээ ирээгүй тул охтыг эрен хайх ажиллагаа эхэлсэн байдаг. Харамсалтай нь охтыг Жорж Стини хүүгийн гэрээс нэг их холгүй газраас үгсэн байдалтайгаар олсон байна. Охид ямар нэгэн мохоо хатуу зүйлээр толгоондоо цохиулсан байдалтайгаар нас барсан байжээ. Цагдаа нар энэ хэрэгт Жорж Стини болон түүний ах Жонни нарыг сэжиглэн баривчилжээ. Учир нь охтыг хамгийн сүүлд Жорж Стинигийн гэрийн ойролцоо явахыг хүмүүс харсан бөгөөд охид гой цэцгээс хаанаас түүж болохыг хүүгээс болон түүний 7 настай дүү охин хоёроос асуусан аж. Ингээд хэрэг шалгах ажиллагаа эхэлж удалгүй 17 настай Жонни ахыг нь сулалсан боловч хүүг шоронд үргэлжлүүлэн хорсон байдаг. Хэргийг шалгаж байсан байцаагчийн би энэ хэрэгт холбогдуулан Жорж Стини гэдэг хүүг баривчиллаа. Тэрээр хэрэгээ хүлээж 15 инч урттай охтын толгой руу зогсон төмрөө охтын дугуй олдсон газраас холгүй шууд унаас олж болохыг хэлсэн гэсэн гар бичмэл одоо ч байдаг. Харин хүүгийн өөрийгөө гин бурууг хүлээсэн гарын үсгээ зурж баримтжуулсан ямар ч бичиг баримт байдаггүй. Хэрэг гарах яг тэр үед Жорж Стинитэй хамт байсан гэх үеэл залууг худал үннийг шалгахт хөөрөмжөөр шалгаж тухайн үед охтыг шуудунаас олсон гэрчээс ч мэдүүлэг авчээ. Гэрч шуудуу болон тэр хаваар ямар ч цус байгаагүй. Тэгэхээр тэднийг өөр газар хөнөөгөөд тийш нь авчирсан байх магадлалтай гэжээ. Жорж Стини хүүг баривчлах цар ганц үндэслэл нь хэд хэдэн гэрч хүүг охттой ярилцаж байхыг нь харсан гэж мэдүүлэг өгсөнд оршиж байсан юм. Охтууд хар арьс дэргэд амьдардаг газарт амиа алдсан байв. Дээрээс нь тэдний зохицос хүүгийн гэрийн ойролцоогоос олдсон нь буруутгах бас нэгэн шалтгаан болжээ. Харин хүү аимшигт хэрэг болж байх үед тухайн газар байгаагүй гэдгээ нотлох баримт байсан хэдий ч хинч түүний үгэнд итгэсэнгүй. Хэргийг нь хилэлцэж байх хугацааны явцад жаал хүү гартаа үргэлж Библи барьж явдаг байсан бөгөөд өөрийгөө гин буруугүй хэргийг үйлдэггүй гэдгээ хандгаалсаар байлаа. Гэвч тухайн үед шүүхийн бүрэлдэхүүн бүхэлдээ цагаан арьснуудаас бүрдсэн байсан бөгөөд сэжигтнэр татагдсан балчирхан өнгөт арьст хүүгийн шүүх хурал ердөө 2 цаг л үргэлжлэлээ. Шүүх хурал дууснаас хойш 10 минутын дараа түүнд ялыг нь уншиж сонсгосон байна. Өмгөөлөгч нь засгийн газрын бүрэлдэхүүнд ажилладаг татварын комиссар байсан бөгөөд гэрчүүд нь цогцсуудыг олсон нутгийн оршин суугч хэргийн газарт үйлчлэг хийсэн шинжээч эмчнэр байв. Жорж Стинийг баривчилсан цагдаагийн ажилтнууд түүнийг баривчлагдах үедээ хүн амны хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн гэж мэдэгджээ. Гэсэн хэдий ч тэнд ямар нэг хөдлөшгүй нотлох баримт байгаагүй бөгөөд хүмүүс зүгээр л тухайн цагдаа нарын үгэнд итгэсэн байна. Америкийн шүүхэд байх ёстой тангарагтны дунд ганц ч өнгөт арьст хүн байгаагүй юм. Тэд прокурортой даруй санал нийлсээр хүүг цаазлах тушаалд гарын үсэг зурж хувийн ажилдаа анхаарч энэ эмгэнэлт хэргийг толгойноосоо авч хайжээ. Тэдний бас нэгэн аимшигтай хүнлэг бус шийдвэр нь цаазын ажиллагаа явагдах хүртэл Жорж Стини эцэг эхтэйгээ уулзах хэрэггүй 81 хоногийг шоронд өнгөрөөсөн явдал юм. Хориод зогсохгүй эцэг эхийг нь шүүх хурал дээр хүүдээ бэлэг өгөх гэж оролцсныхаа төлөө сүрдүүлэн эцэст нь хотоосоо хөөсөн байна.
Хүүг нь хотоос 80 км-ийн зайтай тусгаарлагдсан хорих газарт хорж байсан бөгөөд энэ хугацаанд тэр хуульчийнхаа бараагч болж харж чадалгүй, ойр ганцаар өнгөрөөсөн гэдэг. Түүнээс байцаалт авахдаа хуульчийг нь оролцуулалгүй, ганцаарнг нь байцаалтын өрөөнд оруулдаг байжээ. 2 сарын дараа буюу 1944 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Жорж Стенийг цахилгаан сандал дээр суулган ажиглагчид болон нас барсан охидын хамаатан садны нүдэн дээр цаазалжээ. Шүүхийн архивт цаазаар авах ялын хэрэгсэл өсвөр насны хүүд хэтэрхий томдож байсан хэмээн ялын протокол дээр хадгалагджээ. Түүний бугуй шагааг бэхлэх боломжгүй байсан тул зүгээр л зангидсан байв. Цаазын өмнөхөн шийдвэрлэх шаардлагатай олон техникийн садал байсан. Тухайлбал сандал дээр хүүг зөв суулгахын тулд тэд хүүгийн эцсийн мөчөө хүртэл барьж явсан Библийг суудал дээр нь тавин өндөрлсөн байв. Цаазын ялыг гүйцэтгэх сандал дээр суун судлаа балчирхүү асгартал уйсаар байсан ч хинч түүнийг өрөвтгөхийг хүссэнгүй. Ингээд зандалчид түүнийг 5380 вольтын хүчтэй бүхий цахилгаан сандалд суулгаж ээгүүтгэжээ. Энэ хэмжээний цахилгаангүйдэл бяцхан хүүгийн биед ямар аимшигтай нөлөө үзүүлсэн нь төсөөлөхөд ч бэрх. Түүнд цаазын цахилгаан дуулга томдсон байсан тул цахилгаанд дутуу цохиуланд тарчилж ахин 2 жудаа хүчтэй зохиулж аим тавьсан гэдэг. Жорж Стений хүүг эмгэнэлтэйгээр нас орсноос 70 жилийн дараа л буюу 2014 оны 12 дугаар сарын 17-нд Өмнөд Каролинагийн шүүх түүнийг гин буруугүйд тооцож шүүхийн шийдвэрийг буруу байсан гэсэн шийдвэр гаргасан билээ. Дүүргийн шүүгч Кармен өсвөр насны хүүхдэд цаазаар авах ял оногдуулсан эмгэнэлт хэргийг байж боломгүй явдал хэмээн үзэж хэргийг хүчингүй болгосон юм. Гол үндэслэл нь яг үүндээ 2 цагаан арьсд охины аминд хүрсэн зэвсэг болох төмөр турбаа нь 19 кг жинтэй учир 14 настай хүү өргөж дийлэхгүйгээр барахгүй, өргөсөн ч хүний аминд хүрэхүйц хүчтэй зохих боломжгүй гэж дүгнжээ. Орчлонг бүрэн дүүрэн таньж амжаагүй балчирхан насандаа амиа алдсан хөөрхий хүү үнэхээр гэмгүй байсан бөгөөд хин нэгний үйлдсэн жигшүрт хэргийн бүх бурууг өөрийгөө хамгаалах чадваргүй хар арьсд хүүд тогсон нь гарцаагүй үнэн болж үлдсэн юм. Анх 2004 онд алкооло тосгонд өссөн Жорж Фриесон хэмээх түүхч энэ хэргийг дахиж сөхөж 14 наснда хэрцгийгээр цаадлуулсан хүүгийн хэргийг эргэн сөхөж сонинд нийтэлсэн байдаг. Сонины нийтлэл Өмнөд Каролинагийн хуульч Стив Маккензи болон Мэтт Бергс нарын анхаарлыг татаж хэргийг дахин судалж гэрчүүд болон өмнөх баримтуудыг судалж эхэлсэн байдаг. Мөн хүүгийн гэр бүлийн өмгөөлөгч Рэй Чандлер ихээхэн нөлөө үзүүлжээ. Эдгээр хүмүүс 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Жорж Стенийг гин буруугүй гэдэг нь нотлох баримтаар батлагдсан гэж үзээд хэргийг дахин шалгах хүсэлт гаргаад байсан юм. Шүүхтэр өмгөөлөгч хүн амны хэрэг болох үед хүү гэр бүлийнхэнтэйгээ хамт байсныг нотлох Жорж Стенигийн гэр бүлийн мэдүүлгийг шүүхэд танилцуулжээ. 1944 онд хүүтэй шоронгийн өрөөнд хамт байсан Вилфордын Джонни Хантрын түүх бас хэвлэгдсэн байна. Тухайн үед хүү өөрийгөө гин буруугүй бөгөөд хэргийг хүчээр тохиж байгаа тухайга түүнд хэлж байжээ. Хэдийгээр ялыг хүчингүй болгосон ч хинч Жорж Стенийг цагаатгаагүй гэдгийг цохон тэмдэглэх хэрэгтэй. Нөгөө талаар шийтгэл нь өсвөр насны хүүхдэд хэрцгий байснаас биш хүүг энэ хэргийг үйлдсэн нь үнэн гэж үзэх талуудч байсан юм. Шүүх хуралд хохирогч охидын гэр бүлийн гишүүд оролцсон бөгөөд ялыг албан ёсоор цуцалсан сэтгэл дундуур байжээ. Өсвөр насны хүүхдийг цаазалсан аимшиг түүх нь Америкийн сэтгүүлч Дэвид Стоутийн Carolina Skeletons номын үндэс суурийг тавьсан юм. Энэ ном Жорж Стенигийн хэргийг дахин шалгахаас нэлээд өмнө буюу 1988 онд хэвлэгджээ. 1991 онд уг зохиолоор кино хийсэн бөгөөд түүний гол дүрд залуу жүжигчин Кенни Бланк тогложээ. Жүжигчин хүү дүрээ маш чадварлаг бүтээж өсөх ирээдүйтэй залуу жүжигчний шагнал хүртэж байсан юм. Алдарт кино зохиолч Стивен Кинг энэ түүхээс сэтгэлэн ногоон бүс зохиолоо бичсэн нь 1999 онд дэлгэцийн бүтээл болж кино театруудад тавигджээ. Оскарын 4 төрөлд нэр дэвшиж байсан бидний сайн мэдэх ногоон бүс киноны үйл явдал 1935 онд хүйтэн уул хэмээх шорон дүрнөх ба ялын дээд хэмжээ авсан хоригдлууд донд 2 бяцхан охины хөнөөсөн гэх хэрэгт хилсээр буруутгагдан цахилгаан сандалд суун цаазлуулж буй Джон Кофи хэмээх үлэмж биет хар арьсд азгүй эрийн эмгэнэлт түүхийг харуулдаг.